Гомдол гэж яг юу юм? Гомдол хүний биед яагаад удаан хадгалагдтыг? Миний бодсноор болоогүй, миний хүлээл дээр болоогүй гэн болгонд гомдож яваад байх юм бол юу болох юм бэ? Уучлалцсан гэж хэлсэн хэрнээ уучлаагүй хүмүүс бас байдаг. Уучлах гад хичээгээд байгаа хэрнээ уучлж чадахгүй тэлдээ тээсээр яваад байгаа. Гомдлын блокийг суулгасан нэг цикл гэж байгаад байгаа шүү дээ. Циклийн ядро буюу цөм нь хизээ гэдэг нь чухал байхгүй юу? Сайн бацгаана үзэгчдээ Psycho Secret podcast-ийн ээлж нэгэн дугаар эхлэж байна. За энэ удаагийн дугаараар би психо саматагч Жайна эмчтэй гомдол гэдэг сэдвийн дагуу ярилцах болно. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол гомдол гэж яг юу юм? Гомдол хүний биед яагаад удаан хадгалагдтыг? За тэгээд гомдол гэдэг энэ мэдрэмжтэй хүний бие, сэтгэл, амьдралд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэсэн энэ сэдвийн хүрээнд ярилцъя гэж бодлоо. За тэгэхээр гомдол гэж яг юу юм болоо? За гомдол гэдэг зүйл маань ерөнхийдөө хувь хүний өөрийнх нь хувийн орон зай, дотоод өөрийнх нь үнэлэмж, гэмтэж байгаатай холбоотой үүсдэг. Яагаад ингэ гэмтэж байгаа өнцгөөс нь тухайн хүн хүлээж авч байгаагаасаа ихээхэн хамаардаг байхгүй юу? За тухайн хүнийхээ хувьд тэр гаднаасаа намайг гомдоож байгаа гэдэг мэдээлэл нь өөрөө ямар байгаагаас шалтгаалж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүн миний үнэлэмж, миний хувийн орон зай, миний үн цэнийг алдагдууллаа. Тэ доромжлоо. Эсвэл өнгөтүүллээ. Гэх мэтчлэн фактор гаднах байдлыг буруутгаж байгаа үед энэ бол гомдол болж үлддэг. Хүний дотор. Тухайн хүн хэрвээ тэр хүний хэлж байгаа ямарваа нэг мэдээж одоо хүний хувийн орон зайд халдаж зарим хүмүүс чинь шүүмжлэх буруутгах эсвэл өөрсдийн гомдлоо илэрхийлж идэв штэ. Энийга өөр өнцгөөсөө ойлгож хүлээж авбал гомдол болдгоо. Жишээ нь миний суул талыг ярьж би сайжруулах ёстой байсан байна гэх мэтчлэн эсвэл миний хувийн орон зайд халдах биш. Тэ эн чин миний сайн сайхны төлөөч гэдэг ч юм уу, миний хөгжлийн төлөө ингэж ийм яриа болсон ч юм уу, тэ ийм хандлага үүслэе гэдэг өнцгөөсөө тухайн хүн хүлээж авсан бол энэ бол гомдол болдгоо. Яг гэвэл энэ хүний хандлага нь тухайн гадны фактор, гадны тэр хүнийг ч юм уу хин нэгнийг буруутгахгүй байгаа. Харж байгаа өнцөг фокус хаана вэ гэхээр өөр дээрээ төвлөрсөн байгаа. Өөр дээрээ төвлөрсөн үедээ гомдол болдгоо. Тэг миний зүгээс сайжруулах зүйл юу байна? Энэ одоо асуудал үүсгэхэд миний зүгээс алдаа юу байсан бэ гэдгийг тухайн хүн тэгж хүлээж авбал гомдол биш. Эсвэргээрээ миний үнцээ нь алдагдлаа. Миний байр суурийг алдууллаа гэд тухайн хүнийг буруутгавал би гэмтэж байна гэдэг хандлагаас харах юм бол энэ бол гомдол болдог байхгүй юу? За гомдлын сая дараагийн асуулт нь юу лээ? Хүн гомдлыг яагаад он удаан жил тээчдэг болов? Он удаан жил тээж байгаа байдал нь өөрийнх нь дотоод одоо үнэлэмжүүд дандаа гаднах ертөнцийн ч юм уу хин нэгнээс хамааралтай байдлуудтай холбоотой байдаг. Сэтгэлийн төр блокуд байж магадгүй. Жишээ нь өөрийнхөө үнэлэмжинд хин нэгнээс хамааралтай. Би өгөн сайн хичээж байсан. Энэ үзэгдэл ихвчлэн маш сайн байх ёстой. Гэдэг санаа зовлонтохоо сайн хийх ёстой гэдэг хүмүүсээс ихвчлэн гараад идэг хандлага баггүй юу? Тэр хүн өөрийнхөө хэмжээгээр аливаа юмыг маш сайн төгс хийх гэж, сайн хийх гэж хичээж байгаа. Энэ хичээх байдал нь ерөнхийдөө санаа зовлонтохоо байдал, мөн хяналтыг үүсгэх гээд байдаг. Жишээ нь өөрийнхөө бүх үйлдэлийг хянах гэж байгаа, бүгдийг сайн хийх гэж байгаа, хамгийн сайн түвшинд нь байлгах гэж байгаа. Энэ хүнээс юу гарсан бэ гэхээр асар их
энерги гарсан байгаа байхгүй юу? Тийм ээ. Логикоор ажиллаад байгаа болохоор асар их энерги гарч байгаа болохоор эргээд тэрнийхээ хариуг одоо хүлээлт байдаг тэр хүний хувьд. Хүлээлтэндээ нийцээгүй хариу авангуудаа намайг үнэлээгүй. Тэг яг гэвэл тэр хүн өөрийнхөө хэмжээнд тухайн төвшөнтэй хүссэн төвшөндөө үнэлэгдэхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр гаднах хин нэгнээс хамааралтай хандлагаас бас гомдлууд үүсэт байдаг. Юмаа ингээ хамгийн сайнаараа хийх гэж хичээж байгаа байдал нь эргээд маш их хяналтуудыг үүсгэж өөрийгөө хамгийн их хичээж хамгийн их сайн байх ёстой, хийх ёстой, ингэх ёстой гэд эргээд асар их энерги гаргацсан. Далд хумсрын түвшинд дарамт байдлаар мэдэрч үйлдэлүүдээ гаргаж исэн болохоор эргээд тэрний шагналан байх ёстой байтал тэр шагнал ирэхгүй штэ. Тийм ээ. Тэгэхээр гомдож эхэлж байгаа. За эго. Гомдлол эго. Гомдлол ер нь эго. Яагаад эго бэ гэхээр тухайн хүн өөрийнх нь дотроо зурсан зураглал байгаа байхгүй юу? Би энэ төвшөндөө хийсэн учраас тухайн төвшний үнэлэмж үнэлгээг тухайн төвшний харилцааг үнэллийг ойлголцлыг би авах ёстой гэдэг юу болж ийн вэ гэхээр тархин тооцоол тухайн хүрх цэг рүүгээ хүрмээр нь штэ үнэлэмж гэдэг хүрмээр цэг байна те би тэрний төлөө ингээ үйлдэл гаргацсан тэгэхээр тэрийг хэрвээ хин нэгэн ч юм уу өгөхгүй байвал хандлага харилцаа нь арай өөр байх юм бол яаж ийн вэ гэхээр эго нэг хөдөлчих гэсэн үг. Эго гэж аа нь юу вэ гэхээр минийхаар болоогүй. Миний хүлээлтэнд хүрээгүй. Би үгэн тэгсэн, би сайн хичээсэн, би тэгж байсан. Миний оролцоо үүрэг бол асар их байсан гэд байдаг. Гэтэл тухайн хүний өөрийнх нь үүрэг оролцоо бол тухайн хүн өөрөө л мэдэрч байгаа байхгүй юу? Өөрөө л ингээд логиктой тооцоолоод хийгээл ажиллаад байгаа нөхцөлгүй байгаагүй гэсэн үг байхгүй юу? Альва үйлдэл болгоны цаана нь нөхцөл тавьж идэг гэсэн. Тийм байна. Нөхцөл болцолтой байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөхцөл болцол нь эргээд гаднах одоо ертөнц ч юм уу хин нэгнийг буруутгах үзлийг үүсгэж байгаа. Тийм байна. Яагаад гэвэл би гэмтчихлээ. Би өг нь бол тэр хүрх өстө тэр цэг тэр хүрх өстө байсан. Гэтэл өвөөгөө намайг гэмтээчлээ. Гэдэг юм байдал. Яагаад эго гэж аавь гэхээр энэ бүгд миний бодлоор байх ёстой байсан. Миний бодлоор байгаа нь л зөв. Миний бодол миний хандлагад таараагүй учраас миний өнцөгт тааруулаагүй учраас тэр хүний хандлага тэр хүний өнцөг буруу. Ерөөсөл тэр хүний байгаа байдал буруу. Бүх юм нь буруу харагдаж эхэлдэг. Тийм ээ. Тэгээ ийм харилцаанаас болоод нөгөө он удаан жил ингээд нөгөө гомдлын блокод хүүхд насандаа одоо суудсан байлаа гэхэд насанд хүрсэн хойноо яг юунд тодорхойгүйгээр харилцаан дээр үүсгэсэн байдаг шүү дээ, тий. Ингээд нэг ээж автагаа ч юм уу харилцаа нь ингээд таагүй болцсон. Хүлээж авч байгаа бүх юм нэг ингээд нөгөө шүүмжлэл гэж хүлээж аваад байдаг. Тэгтээ тэр хүний яг нөгөө цаад учир шалтгаан нь юу вэ гэгээд ингээ харахад зүгээр жижигхэн блоклах шиг аахгүй хүүхд насандаа магадгүй ээж авдаг гомдсон ч үгүй тий. Одоо тэр чин өөрөө нөгөө харах альва мэдээллийг хүлээж авахаасаа хамаарат гомдол болж ингэж дотор үлдлээ штэ. Тэ энэ бол ингээд блоклогдчихлоо гацлаа гэж бодлоо тэ. Тэнгууд яад ингэ би гимтцэн гэдэг мэдээлэл тархинд бичүүлж байгаа байхгүй юу? Далд хомсорт чинь би гимтчлээ шүү. Энэ хандлагыг гаргасан чинь би хамгийн сайнаараа байсан чинь эднэр бол миний хүлээлтэнд нийцээгүй би гимтчлээ шүү гэдэг мэдрэлийн системд мэдээлэл явлаа. Далд хомсор чинь ийм сайн чанаруудыг гаргаж ийм сайн байх юм бол ингээ гимтдэм байна. Тэгэхээр одоо чи энэ нөхцлөөсөө арай илүү сайжрах хэрэгтэй байсан байна гэд ингэж кодлол дараа нь илүү магадгүй хичээгч сэтгэл гаргагч өөрийгөө одоо ийм хандлага байдаг байхгүй юу? Өөрийн одоо дутагдлыг харуулахгүй байх гэж хичээдэг. Энэ байдлаар ер нь бол өөрийгөө ингээд сайн талаас нь ойлгуулах гэж хичээх, сайн талаас нь харуулах гэж хичээх.
сайн хүн болох гэж хичээх. Энэ бүгд яг үүндээ юу вэ гэхээр маск. Маск гэдэг. Маскны цаана үнэн төр төрөх бол нөхцөл өгүүлж. Миний авах ёстой тооцож байгаа зүйл байгаа шүү. Тэр авагдахгүй байна гэдэг. Тийм. Тэр энэ маск бол хоолгож эхэлнэ. Ягаад гэвэл тэр хүн харилцаа дандаа нөхцөлтэй байна, хийж байгаа үйлдэлүүд нөхцөлтэй байна. Тэгэхээр энэ оршихуй ертөнцийн чинь би нэг нөхцөл тавьж байгаа ш тэрхэн тойрны хүмүүс. Тэрэнд тохирох албагүй байхгүй юу? Хүн болгон өөр өөрийнхөө орол явна шүү дээ, тий. Тэгэхээр надтай тохирохгүй гэж байгаа миний бодсноор болоогүй, миний хүлээлтээр болоогүй гэж байгаа хүн болгонд гомдож яваад байх юм бол юу болох юм бэ? Эго штэ энэ тий. Блок. Чи миний бодлоор бүтээгдээгүй чи буруу. Би юу өнөд ингэж бодож исэн чиний буруу. Гэж л ингэж явж байгаа энэ бол эго байхгүй юу? Энэ оршихуй ертөнцийн энэ одоо хүн буруу бүтээгдсэн. Яг л энэ хүний ярьж байгаа үг нь буруу байна, гаргаж байгаа хандлага нь буруу байна, үйлдэл нь буруу байна. Энэ хүн буруу болохоор би гэмтээд байгаа гэж ойлгодог байхгүй юу? Намайг гэмтээж байгаа. Буруу энэнд байгаа энэ хүн. Миний буруу бол биш. Би бол хамгийн сайнараа хичээсэн. Гэл ингээл суугаад идэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол блоклогдох ёстой. Яагаад гэвэл эргэн одоо эртний ертөнцийн үнэн мэдээллийг буруу талаас нь би өөртөө хүлээж авсан учраас энэ энерги буруу явагдаад энэ одоо зөв энерги ингээ буруугаар би ойлгоод яваад байгаа болохоор энийг зөв талаас нь би ойлгохтол нь хүмүүс намайг гомдоодог болно. Тэг дахин амьдрал дээр маш олон давтамжтай циклтэй гарч ирнэ. Одоо үйлчлүүлэгчд одоо бид нар нэг сургалтын дээр сууж байгаа хүмүүсийг анзаарах юм бол өөрөө жишээ нь 6-7 настай ээжтэй гомдож ээж байгаа шүүмжилж исэн бол ээж намайг ингэсэн болохоор би ийм болоо гэдэг зүйл байвал эргээд энэ цикл болж эргэсээр байгаад өөрийн охин нь яг өөртөө яг тийм хандлага гаргадаг байхгүй юу. Энийг дараа нь одоо ингээд алт хумсартай холбогдоод ингээд практикад хичээлүүдээ хийсэн үедээ ойлгодог. Би яг 7 нас 12 нас яг охин чигээл ээжтэй харьцдаг байсан. Гомдлын энэ мэдрэмжийг тээх нь яг хиндэ илүү нөлөөлттэй тий. Энэ гомдлын энерги гэдэг маань ерөөсөө тухайн хүний өөрийнх нь нөгөө боломжуудыг хаадаг. Сайхан аз жаргалтай амар амгалан харилцаа, өөрийн дотоод үнэлэмж энэ бүгдийг ер нь даран уйлж үгүй хийчихдэг. Блок байхгүй юу? Жишээ нь хэрвээ тэр хүн альва мэдээллийг анханасаа зөв талаас нь боловсруулж авах энэ гомдлоо тайлах юм бол харилцаа юу сайжирч агсан түвшинд гардаг. Айгуу хайр түгээсэн сайхан харилцаа бий болдог. Гомдох биш тэр хүн. Харин ч энэ асуудал яагаад үүссэн бэ гэд тэр гомдож байгаа хүн блогод хайлт тэр гаднахт яг тэр хүн рүү чиглэгддэггүй. Өөр цэг рүү харж эхэлдэг. Ирээдүйд ямар асуудлын төлөө өнөөдөр ийм асуудал ийм харилцаа үүсчих гэд өөр зүг рүүгээ хардаг байхгүй. Ямарваа нэгэн сайн сайхан зүйлийн төлөө ийм арган үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр гомдол гэдэг зүйл чинь тухайн хүний өөрийнх нь дотоод үнэлэмж тий энийг ойлгох ер нь цаг ирсэн гэсэн үг. Тэр хүн надад сайхан хандсанараа л би сайн хүн болох гээд байгаа юм биш байхгүй юу? Тэр хүн намайг одоо дэмжснээрээ би сайн хүн болох гээд байгаа юм биш. Би өөрийгөө дотроо үнэлснээрээ л би өөрийнхөө л өөрийнхөө амьдралыг л одоо бүтээгээд явна шүү дээ, тийм. За, гомдол гэд ярихаар гомдлын нөгөө тал нь уучлах гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд за зарим хүмүүс би уучлцсан гэдэг. Уучлцсан гэж хэлсэн хэрнээ уучлаагүй хүмүүс бас байдаг. Уучлах гад хичээгээд байгаа хэрнээ уучлж чадахгүй сэтгэлдээ тээсээр яваад байгаа хүмүүс. Ер нь гомдлын ард уучлах яагаад тийм хэцүү байд юм болоо? Энэ одоо нэгэн дотоо би гимтчлээ. Миний одоо ингээд дотоод мөн чанар сэтгэл маань гимтсэн гэдэг мэдрэлийн системд кодлогдчихж байгаа далд хумсарт. Далд хумсар кодлоод авцсан. Яагаад гэвэл тэр ой санамжиндаа үлдчихэж байгаа. Дахин дараа нь
ийм үйлдэл гарвал би ямар хариу үйлдэлтэй байх ёстой вэ гэдэг тархи маань өөрийгөө одоо эзнээ хамгаалах үйлдэлээ хариу урвалуудаа бэлддэг байхгүй юу. Тэгэхээр тэрэндээ төстэй үйлдэл болох тусам энэ сэдэрдэг гэсэн үг. Хүн өөрийнхөө хариу үйлдэлүүдийг авч эхэлдэг гэсэн үг байхгүй юу. Тий. Тэгэхээр энэ бол кодлогдоод циклд ордог гэсэн үг. Яагаад гэвэл өмнөхдөө төстэй гомдол гарч ирж ийн үгүй юу гэдгийг байнга одоо ингээд хайсан намжид байдаг. Ингээд сэтрэл явагдаад идэх гэсэн. Энэ тэгэх гээд шүү, ингэх гээд шүү. Ингээл ингээд ургуулan бодолд дараа нь явдаг. Ургуулan дахин бодонгуудаа нөгөө юм улам томорж харагдаад мэдэрдэг. Тэ эсвэл нөгөө дургуун хөөрөх ч юм уу. Тэ хэрэлдмээр санагдаад ч юм уу. Бүх хүмүүстэй таарамж муутай болчих жишээний. Энэ бол яг үүндээ гаднах хүмүүстэй биш байдаг байхгүй. Тухайн хүний өөрийнх нь дотор нэг зүйл нь сэдрэл ингээд харилцааны юм асуудал үүсэж байгаа. За тэгэхээр энийгээ тайлж болно. Хүмүүс ингээ уучлсан гэж боддог. Гэхдээ уучлаагүй байдаг байхгүй. Ягаад гэвэл энийг би тухайн үед гэмтэж ийна гэд ингээд сэтгэл зүрхээрээ мэдэрсэн бол оюун ухааны нэг далд хомсор кодлол авчдаг. Тэгээ энэ кодороо л насаараа амьдэрдэг. Тийм учраас л тайлагддаггүй. Ягаад гэвэл далд хомсорч өөртөө суусан итгэл үнэмшил мэдээллүүдийг маш сайн хадгалд юм аа. Тий. Тэгэхээр энэ мэдээллийн сандаа бол байж л юм гэсэн үг. Энийг тий одоо ингээ практикаа гаргаар яг тухайн мөчөд транс байдалд орж байж тий яг тэр мөчөд буруу ойлгосон тэр мэдээллийг ухаарад засаж ойлгож авснараа хувирдаг байхгүй юу? Алга болохгүй шүү дээ. Хувирдаг жилийн дараа. Нэг энерги нөгөө энерги рүүгээ шилжиж гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд гомдол гэдэг чинь ухамсарын доод шат байвал энэ бол хүлээн зөвшөөрөгдлийн шат руу орох чинь дунд шат ч юм уу. Тэгээ эсвэл дээд шат руу ухамсарын орох ч юм уу. Энерги ухамсарын түвшний хамгийн доод түвшинд нь гомдлын доолох гэдэг тийм. Тэгээ доод түвшнүүдэд байдаг. Тэгэхээр энэ ингээд дээшилдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ доод түвшинд миний ухамсар энерги байгаад ивэл улам гомдож байгаа хүн чинь улам бусдыг буруутгадаг. Тэгээ улам тэр зүйл нь томордог, улам хүн болгоно буруу юм шиг харагддаг. Тэгээд эргээд хохирогчийн байр суурьд орж эхэлдэг байхгүй юу? Өөрөө л нэг хохирч гинтэгээд байгаа гадны фактор, гадны хүмүүсийн харилцаа, гадны хүмүүсийн хандлага өөрийг нь гомдоож нөгөө гимтэж байгаа гэдэг дандаа ийм мэдээлэл ингээ бичээд л байх юм бол гэр бүлийн эрүүл харилцаа бол алдагдана. Тийм. Гэр бүлийн эрүүл харилцаа, хайр алдагдвал тухайн хүний өөрийнх нь авах гэж оролдоод байгаа нэг зүйл байгаа шүү дээ. Гомдлыг кодлж байгаа байдал нь эсрэгээрээ хайрыг авах гэж бас кодлоод байгаа байхгүй юу? Өөрийнхөө үнэлэмжийг мэдрэхийн тулд тэрийг өгөөсгөө тий одоо гомдлыг өгөөсгөж хайрыг мэдрэхийн тулд хичээгч байдлаар, төгс байдлаар, сайн байдлаар өөрийгөө маш сайн нуух байдлаар ингээ хичээгээд идэх байхгүй. Тэгэхээр хайрыг хэрвээ өөрөө бусдаас авъя гэдэг л энэ хаалтанд болж өгдөг. Энэ блокоо тайлснараа жинхэнэ үнэлэмж, жинхэнэ дотоод байдал надад байгаа юм байна. Тэ? Энэ хүн намайг ингэж гомдоё гэж бодоогүй байсан байна гэдэг ухаарл аваад яг мэдээллийг зөв өнцгөөс нь зүрх сэтгэл болон далд ухамсарын түвшинд хувиргасны дараа энэ хүний цээжинд хайр тий хайраар дүүрж эргээд ертөнцийг цоо шинээр нөгөө өмнөх гомдчихсан хүнийг хайрын нүдээр харж эхэлдэг байхгүй юу. Ингээд харилцаа эдгэрч жинхнээсээ дотроосоо уучлдаг. Тэгэхээр өнөөдрийн сэдвийг авсан одоо учир шалтгаан маань байгаа шүү дээ. Одоо бид нарыг нөгөө ивент болох гэж байгаа. 3 сарын 22-ны өдөр энэ ивент дээр энэ гомдол дээр илүү төвлөрч бид нар хувиргалт хийх гэж байгаа. Гомдол гэдэг зүйл маань маш их том ачаа. Нэгт гаднаа ертөнцийг буруутгах явж идэг, ертөнцийн хувилдаа зөрчилддөг хэнийг нэг буруутгах тий. Хоёрд өчүүхэн төдий шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй энэ хүн. Тийм бил.
Тэ огт чаддаггүй өчүүхэн төдий шүмжил эргэл маш их эмзэгэлдэг байхгүй юу? Маш их эмзэгэлж сэтгэлээр унаж хэд хоног баг хэвтэрд ортол сэтгэлээр ундаг тохиолдол байдаг ийм хүмүүс. Тэгэхээр үнэлэмж хаана байгаа гадна ертөнц хэн нэгэнд байгаа өөрийн амьдралын жолоо нь өөр хүний гарт орцсон хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн яадаг вэ гэхээр өөрийн жинхэнэ мөн чанараараа одоо хөдөлмөрлөх, мөн чанараараа ажиллаа дуртай ингэж хийх биш. Бас л хоёр талтай болчдөг. Хүмүүсийн үнэлэмж хэрэгтэй. Айгуу сайн харагдах хэвээр харуулах хэвээр гих мэтлийн юм нэг масктай яваад идэх байхгүй би хэлж штэ тий. Маск бол холгодог юм аа. Энэ холгосон өдөр яг гацалт ирдэг байхгүй юу? Тийм ээ. Тийм. Одоо хүмүүс ингээд мэдэж болох юм байна. Ер нь айгүй амархан мэдэгддэг штэ харилцаан дээр одоо нийгэмдэр айгүй хлэн л та одоо жишээ ингээ янз бүрийн фэйсбүүкийн группүүд эдэг штэ ингээл захиа нэрээ нуцалсан захиа ингээл бичээд. Тэндээс ингээд хүмүүсийн тэр орж байгаа захиануудыг ингээ анзаараад хахад нөхөртөө гомцсон, хадам ээжтэй гомцсон тий дандаа тийм юмнууд айгүйх гараад байгаа байхгүй. Гэхдээ энэ тэр нөхөрт гомдоод байгаа гомдол, хадам ээжд гомдоод байгаа гомдол, эсвэл найзад гомдоод байгаа гомдол тий өөр хэн нэгэнд гомдоод байгаа аавдаа ээжтэй гомцсон гомдлын одоо яг цааталт нь жинхэнэ одоо яг миний хамгийн анх одоо гомдлын блокийг суулгасан нэг цикл гэж байгаад байгаа шүү дээ. Цэг тий үндэс. Энийг хувиргачих юм бол ер нь бол одоо тэр өнөөдөр би босвол дахин нөхөртөө гомдоод байхгүй нэ шүү дээ. Тий одоо энэ нэг циклд орсон гэж сая сэтрэлцлээ тий. Циклийн ядро буюу цөм нь хизээ гэдэг нь чухал байхгүй юу? Тийм. Энийг хүн сандгүй маа. Энэ далд хумсарт мэдээлэл болоод миний оюун ухаан кодолж аваад эргээд сэтгэлийн хариу үйлдэл болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гэмтэл ирэхгүй тул би хичээгээд байгаа байхгүй юу? Өнөөдөр маш сайн хүн болох хэрэгтэй болчоод байна те. Шүмжлүүлмээргүй байна. Гэх мэтчлэн ийм нэг өөртөө маш их ийм өндөр ийм шаардлагуудыг тавьчаад тэгэхээр эргээд тэрийг ингээ нөхцөлтөөгөр хийцэн учраас тэрэнд нь хүрэхгүй болохоор тэр үнэлэмж ирэхгүй болохоор сэтгэлээрээ би унж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөхцөлтөөгөр яагаад вэ гэхээр энэ чинь энэ альва харилцаа чинь нөхцөлгүй хайраар ингээд өөрийн ирэхгүй ухамсаргүйгээр ундрах хэрэгтэй байхгүй юу. Нөхцөлгүйгээр цаанаасаа энэ бол дарамт биш. Энэнд энерги дарамтаараа гарахгүй байгаа байхгүй юу. Далд ухамсараараа энэ чинь програмчлагдсан эрүүл харилцаа болж гарч байгаа. Гэтэл намайг бусад гэмтээдэг би өөрөө өөрийгөө л аварж хичээж ер нь л хамгаалах ёстой. Сайн талаа л харуулах ёстой. Гэх мэтчлэн ингээл тухайн хүндээ таалагдах гэж те. Хоолыг хийсэн ч ерөөхдөө ингээд шүүмжлэл авчихгүй байхын тулд өөрийгөө гэмтэхгүй байхын тулд хандаад ивэл нэг үрцүү. Тэг энэ бол цикл. Нэг л өдөр гацдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр энэ нөгөө гомдлыг илрүүлж өгöd байгаа эргэн тойронд байгаа хүмүүс бол миний гомдлын блокийг илрүүлж өгöd байгаа хүмүүс юм биш. Төл болж байгаа. Тийм, төл болж өгöd байгаа. Төл болж байгаа. Миний дотор байгаа нэг блокийг, миний дотор байгаа зүйлийг, байгаа хандлагыг би бусдыг нөхцөлтөөгөр харилцдаг юм байна. Бусдад нөхцөл тавьдаг юм байна. Шаардлага тавьдаг юм байна. Буруутгах юм байна. Тэ? Энийг надад төл болгон харуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тий, төл болгон харуулдаг. Тэгэхээр энэ ядроог нь олох чухал жишээ нь одоо энэ нэг циклд орсон гомдомтохоо энэ сэтгэл хизээ суусан бэ гэж олох хэвээр. Магадгүй энэ бол бүр бага балчир нялах няра ихийн хөвлөд байна уу мэдгүй шүү дээ тухайн хүнийг те. Бүр багын үед ингэ суучихсан байх. Тэрийг л тайлаад өчгөр дараа нөгөө ингээд нөхөр дээр байн триггердэд ингээд гомдоод иддэг цикл тасардаг байхгүй юу. Эрүүл жинхэнэ дотроос хайраар ундарсан тий эрүүл сайхан харилцаа бий болж эхэлдэг. Өмнө нь энэ хүн намайг гэмтээдэг шүү гэдэг харц биш. Нөхцөлгүй энэрнгүү харц. Тэр хандлагаар харж эхэлнэ гэсэн үг. За гомдлын одоо үр дагаврууд маань тухайн хүний өөрийнх нь дотоод үнэлэмжэн доогуур байгаа учраас дотоод үнэлэмж доогуур хүн чинь жинхэнэ материалын ертөнцийн
өөрийнхөө оюун санаа бодол те бүх зүйлийг одоо жишээ нь хийж байгаа ажил хөдөлмөр юу байдаг тэр болгоныг жишээ нь үнэлэмж доогор учраас магадгүй өөрөө үнэлж чаддаггүй гэсэн үг. Өөрөө үнэлж чаддаггүй. Ингээд өөрийнхөө потенциалыг өөрөө дарангуулчихдаг. Бусад хүмүүс л намайг тодорхойлох хэрэгтэй. Тэ? Тэгэхээр өөрийнхөө итгэл доогуур байдаг. За өөрийн үнэлэмж доогуур байдаг. Тэгэхээр ерөөсөө эргэн тойрондоо ерөөсөө итгэхээ байлдаг байхгүй. Хэд болгоомжлсан хандлагатай болж эхэлдэг. Эргээд ингээд тусгаарлаж эхэлнэ. Гэх мэтчлэн чинь нөгөө гүнзгийрэл явчих шүү дээ, тэ. Энэ гомдлын блок те тайлахгүй байлаа гэж бодъё. За магадгүй би одоо нэг гэр хүнд гомдоод маш хүчтэйгээр гомдоос салчлаа гэж бодъё л да. Тэгвэл дараагийн шинэ харилцаанд миний энэ өмнөх гомдлын блок нөлөөлөх үү? Нөлөөлнө одоо яг тэр чинь ингээд циклээр эргээл ороод ирдэг шүү. Ингээд салчлаа гэж боддог. Тэгээ өмнөх хүнээс л өмнөх нөгөө нөхрөөсөө л болсон гэж бодож байгаа шүү дээ. Тэр бүр амар байсан намайг гимтэжлээ. Батаа бол муу байсан гэсэн сэтгэл байгаа. Энэ гүнд хамгаалалт мэдээж байгаа. Хамгаалалт гэдэг маань нөгөө үл ухамсарлахуугаараа муу авраараа хамгаална шүү дээ өөрийгөө бас те бусдыг буруутгах жишээний дайрах жишээний те. Тэгэхээр энэ хандлага бол дараа нь дахиад триггер тийш гараад ирнэ. Тэр дараагийн харилцаа сайн байна гэж хүсвэл сайн байхыг хүсвэл өмнөх харилцааны асуудлыг уучлах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр гомдлыг заавал уучлах хэрэгтэй. Тэгэхээр өмнөх харилцааны ч биш магадгүй миний 3 настай гомдлж байж магадгүй байхгүй юу? Яадраа те. Тэгэхээр дараа нь харилцаан дээр эрүүл сайхан аз жаргалтай бай гэвэл би өмнөх гомдлуудыг уучлах хэрэгтэй гэдэг. Өмнөх гомдол надад блоклогдох үедээ миний харсан, миний мэдээллийг хүлээж авсан тэр хүлээж авсан миний мэдээлэл буруу юу зөв үү гэдгийг ялгаж салгаж ойлгож ухамсараа дэвшлүүлэх хэрэгтэй. Ингэжл миний блок тайлагдана. Тийм. Зарим зүйл айгу өөр идэг штэ. Одоо надад жишээ нь айгу сонирхолтой санагдсан л да. Ингээд нөхөртөө гомдоод байна гэд нэг юм ихтэй айгу гомдлын блокко тайлжээ. Тэгсэн чинь яг тэр нөхөртөө гомдоодсэн гомдол нь яг үнэндээ миний туулсан одоо нөхөртөө гомдсон гомдол гэхээсээ илүүтэй ээж нь аавд нь гомдож исэн үеийн гомдлыг хуулаад төрсөн. Тэгэд яг тэр харилцаагаар ээжийнхээ одоо тэр юугаараа мэдрэмжээр нөхртөө гомдоод байсан гэдэг. Тэр их сонирхолтой санагдсан. Ийм кейсүүд зөндөө байдгийм аа. Хүүхдтэй байхдаа ээж нь аав нь ингээд хэрүүл маргаан үсээд байгаа үедээ хүүхэд үеийн харж байгаа өнцгөөс нь ээжийг маань аав зовоодог юм байна, гэмтээд юм байна гэд ээжийн өвнөөс мэдрээд ингээд өвдөж штэ хүүхэд үед. Энэ ингээд кодлогдчихгүй юу. Тэгээд энэ бол хэдэн жилийн дараа хүнтэй суухаар энэ архивнаасаа гарч ирнэ штэ. Ийм харилцаа чинь гэмтээдэх харилцаа шүү. Чи өөрийгөө хамгаалах ёстой. Гэт нөгөө ингээ буруутгаж өөрийгөө мөрж хамгаалсан хүн болчдөг байхгүй юу. Тэгэхээр энийг тайлах ёстой гэсэн үг шүү дээ. Бүр ингээд өөрийн гэмтэл биш ээжийнхаа аавынхаа харилцаан дээр хүртэл ээжийн тэр мэдрэмжийг өөр дээрээ мэдрээд өөрийнхөө сэтгэлийг өөрөө тэгж гэмтээгээд мэдээллийг тэгж суулгацсан байдаг. Дүр дорцсон юм шиг амьдарч идэг тий. Зөндөө байдаг тий. Тийм л байдаг. Тэгэхээр гомдол бол тухайн хүний өөрийнхөө дотоод хүч, энерги, потенциал энийгээ дарангуйлдаг. Таны дотор байгаа потенциал мэдлэг ч юм уу, чадвар ч юм уу энэ зүйл энэ орших ертөнцид ашигтай, хэрэгтэй. Таны энерги чинь тийшээ зарцуулагдаж, тэрийг та бүтээгээд өөрийнхөө сайхан амжилтыг бүтээж явах хэрэгтэй байтал миний энерги гомдол төр төвлөрөөд тийшээ л зарцуулагдаад би амархан ядардаг. Тийм хүн болно гэсэн үг байхгүй юу? Ажлын бүтээмжгүй. Энерги маань цацарсан, амархан ядарсан. Тэнийг тэмцэж те ингээд баян ингээд тэмцэж амьдраад идэг тэмцлийн төлөвт орчихсон ийм хүн байдаг байхгүй юу? Гомдол гэдэг чинь ганцхан зүйл биш. Маш олон хор уршигтай байдаг. Тэгээ гэр бүлийн маш сайхан эрүүл хайраараа аз жаргалтай харилцааг эвдчихдэг. Гэр бүл дотор
гэр бүлийн хамгийн ойрын хүмүүсийг дайсан мэтэр улам ингээд хүлээж аваад ингээд дайсан миний талбар юм шиг л яваад идэх хүмүүс байна. Тэгэхээр энэ гомдлыг тайлснараа гэр бүлийн энэ сайхан аз жаргалтай хайрын харилцаа сэрэгдэг. Маш гоё болдог. Жинхэнэ ойлголцол тэр үед ирдэг байхгүй юу? Би энэ хайр хүндлэл ойлголцлыг тэмцлэр олж авдаггүй байхгүй юу? Хизээч тэмцлэргүй энийг олж авдаггүй. Энийг би бас тэр хүлээн зөвшөөрж ойлгоснороо би өөрөө хайраа өгснөрөө авд юм байна. Тэгэхээр одоо нөгөө ивент маань ерөөсөө нөгөө гэр бүлийн сайхан эрүүл хайрын харилцаа сэргээсэй гэдэг ийм зорилгоор хийгдэж байгаа. Тийм маш гоё юм. Тэгэхээр энэ ивент дээр хүмүүс өөрсдийн одоо бүхий л гомдлыг тайлах боломжтой юм ба штэ. Тэгээ ерөнхийдөө чадхаараа л бэлсэлтийн хувиргалт одоо техникүүдийг ашиглана. Тий маш сайн төвлөрж толтох өмсөртэй маш сайн ажиллаж чадах юм бол тайлгд. За гомдол бусдад гомдоод ингээд явдаг юм байна. Хүн өөртөө гомдно гэж байх уу? Бусдаас гадна. Өөртөө гомдох гэж байх уу? Өөртөө гомдно гэж байхгүй шүү дээ. Би өөрийгөө гэмтэлээ гэж тэгэхгүй. Энэ өөрийгөө буруутгах гэдэг, шүүмжилж идэг. Тий. Одоо тийм хандлагууд байгаа гэсэн үг. Тэр бол өөртөө гомцсон гомд биш, өөрийгөө буруутгах, урам хуугарч тий би чадахгүй байна гэдэг нөгөө итгэл дундуур, итгэл доогуур байдалд орж болно. Тий. Гомдол гэдэг чинь нөгөө яг бусад хүн намайг гэмтээсэн гэдэг сэтгэлийн хамгаалах хариур бол байхгүй. Тий. За тэгэхээр маш гоё эвент болох гэж байгаа юм байна. Эвентийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгэхээр өнөөдөр миний амьдрал дээр те би нөхөртөө гомдож байна уу? Эсвэл хүүхэд маань надад гомдоод, эсвэл магадгүй би хүүхэдтөө өөрөө гомдоод байна уу? Тэ хин нэгэн хүн одоо ойрын хүрээлэл дээр ямар нэгэн байдлаар харилцаан дээр илэрчил байх юм бол яг л энэ нөгөө нэг өвчний шинж тэмдэг гэдэг шиг сэтгэлийн минь мэдрэмжийн илрэл гарч ирээд байгаа юм байна. Тэгэхээр энэ 3 дугаар сарын 22-ны энэ гоё маш гоё гайхалтай өдөр бид нэр эвентээ хийх чинь дотоод гэрлээ асаая нэртэй. Одоо би нэмээд нэг зүйл хэлье. Энэ гомдол гэдэг гомдлыг маш удаан жил дотроо дарж явах юм бол харилцааны асуудал гарахаасаа гадна бие мах бодод өвчнүүд үүсдэг. Тэгээ одоо жишээ нь эрх хүнд гомдвол эмэгтэйчүүдийн өвчин үүсэх жишээ нэ. Гомдлоосоо болж хүндлэл хайр мэдэрч чадахгүй хоосон мэдрэмжтэй удаан явахаар жишээ нь уушгины өвчин үүсэх жишээний янз бүрийн энэ өвчнүүд үүсдэг. За ингээ илэг талаас нь ч гэсэн тийм ингээд шудраг бус байдлыг би мэдэрч байгаа мэдрэмж илэрдэг энэ гомдлоосоо болоод шудраг бусын эсрэг тэмцэл миний уур хилэн гарна. Ингээд илэг гэмтэх гих мэдчлэн санаа зовлонтохоо байдлыг хэсэг нойр гудалд орох. Ер нь бол эрүүл мэндэд айгүй сөргөнлөөд шүү дээ. Энэ дээр ээжтэй гомдох, аавтай гомдоод байвал ямар байдлаар илэрхүү. За жишээ нь ээжтэй гомдоод байвал одоо охинтойгоо харилцаа нь ямар хуваах бол аавтай гомдоод байвал одоо аавтай ингээд гомдсон бол аавыгаа шүүмжилсэн, шүүсэн байдал далд хумсарт кодлогдсон бол эргээд эрэгтэй хүмүүстэй харилцааны зөрчил асуудал үүсдэг байхгүй юу. Тэгээд энэ маш их хичээдэг, ачаал авагч хүн болж хувирдаг. Жишээ нь одоо эмэгтэй хүний зүгээс ирээд байна шүү дээ. Эрэгтэй хүний зүгээс өөртөө маш их өөрөө дотроо сул дорой итгэлгүй нийгэмдх байр суурь олж чадахгүй байх жишээний ийм асуудлуудтай байдаг. За ээжтэй гомдолтой хүн яадаг вэ гэхээр өөртөө сэтгэл ханамжгүй өөрийгөө үргэлж буруутгадаг, шүүдэг өөрийгөө нэг л юм дутуу юм шиг, нэг л юм болохгүй болчих юм шиг санагдах иймэрхүү байдалтай явдаг гэсэн үг. Тий. Ер нь бол ээжээсээ хайрын энергийг авах хэрэгтэй байхгүй юу тий. Энэ хайрын энерги
хайр дутагдвал дотоод хоосрол бий болж ер нь бол иргэд өөрийн үнэлэмжтэй уур байдаг. Тий. Эрэгтэй хүн ээжтэй гомдсон бол яаж илэрх вэ? Эрэгтэй хүн ээжтэйгээ ээжт гомдсон бол одоо өөрийн үнэлэмжтэй уур байдаг байна. Өөрийнх нь үнэлэмжтэй. Үнэлэмжтэй уур байдаг. Тий. Бүрэн дүрэн өөрийгөө үнэлж бие сул тавьж нэг өөрөөрөө байдаг байдал сул байдаг гэсэн үг байхгүй. Нийгэм хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж тутмаг тийм ээ. байдаг. Нийгэмд бас нэг ийм яриа явагдаад байдаг шүү дээ. Хавдар гэдэг бол өөртөө гомдсон эсийн бөөгнөр л хичээдэг. Тэгэхээр гомдлын блоктой хүмүүс хавдар төртөх эрсдэл хэр байдаг бол? Ер нь бол магадгүй. Тийм. Эрсдэлтэй шүү дээ. Одоо ингээд гомдол гэдэг зүйлийг чинь та хавдрын өвчтөн хүмүүс дээр ажиллаж үзсэн нь одоо терапи тайлал, блок тайлалт хийхэд ямархуу одоо тий одоо ингээд илгэний хавдар дээр чинь жишээ нь тэр хүмүүсээс болж би шудраг бус амьдралыг туулж байна. Энэ бол шудраг бус байдал. Би бол хамгийн сайн арай хичээсэн гэх мэтчлэн ийм хандлагатай байдаг. Тий. Тэгэхээр гомдол гэдэг зүйл чинь ерөөсөл бидний дотоод үнэлэмжийг айгу доогуур байлгадаг байхгүй юу? Дотоод үнэлэмж доогуур хүн чинь гаднаа ертөнцтэй тэмцэлтэж тэмцэгч байдлаар явдаг. Тэр хүний амьдрал ерөөсөө тэмцлийн одоо талбар болж хувирдаг. Хизээш нэг амар тайвныг үүсэхгүй юм шиг тий. Тий нэг циклд орчдөг байхгүй юу? Тэгэхээр энэ бол далд хумсроо ойлгохдоо юу гэж ойлгодог вэ гэхээр гаднах гэж биш, энэ бол өөртөө гомдож ийн, өөрийгөө голж ийн гэх мэтлийн иймэрхүү байдлаар мэдэрч өөртөө суулгаж кодлол аваад идэг. Тий. За яриа маань маш гоё сонирхолтой боллоо. Тэгэхээр хоёлаа төгсгөлд нь эвентийнхаа талаар мэдээллийг хүргэчихв. За 3 сарын 22-ны өглөөний 10 цагаас ICT Tower-т одоо эвент хаалт нь Жайна эмчийн дотоод гэрлийн сая урандор гомдол тайлах хувиргалттай маш гоё гайхалтай терапи хийгнэ. За энэ бол энэ 2026 оны хувьд бол ганцхан удаа тохиох юм алтан боломж гэж ойлгоорой. Бид нар одоо өмнө нь бас 2025 оны төгсгөлд зорилгоо далд ухамсарт суулгах маш гоё гайхалтай терапи хийжсэн. За тэрэн дээр олон хүмүүс оролцож чадаагүй. Тэр үед яг VIP 50хан судал байсан. Яг энэ 50 хүмүүс маань маш гайхалтай өөрсдийнхөө одоо зорилгыг биелүүлээд явж байгаа үр дүнгээс хуваалцчихсан бид нартай. Одоо бол 3 сар гэдэг бол гэр бүлийн сарын хүрээнд хүн өөрийн дотоод хайрын энерги нээ. Хайрын энерги нээхийн тулд яах юм бэ те? Хүн гомдлоо тайлах хэрэгтэй. Гомдлоо тайлаагүй цагт миний дотоодоос хайр гарч ирэхгүй нэ штэ. Тэгэхээр яг энэ гоё гайхалтай боломжийг ашиглаад хэрвээ та амьдрал дээр харилцаан дээр илэрсэн л бол өөрийн дотоодд нь хизээ нэгэн цагт хаа нэгтээ те хин нэгнээс нэг тийм гомдлын блок суудсан байх юм бол энэ бидний амьдрал дээр талдан гаргаж ирж харуулж идэм байх. Энэ блокоо бид нэр тайлах маш боломж. Одоо алтан боломж олдлоо. 3 сарын 22-ны өдөр 10 цагаас тэ дотоод гэрлийн асаа гэсэн ийм гоё юу болох юм. Энэ блок тайлт маань танхимаар болно, бас онлайнаар болно тэ. Тий. Танхим бас онлайнаар. За тэгэхээр хэрвээ та бүхэн энэ терапи тэ дотоод гэрлийн асаа эвент уулзалтанд орохыг хүсэх юм бол за Жайна эмчийн Жайна Psychosomatic гэсэн пэйж рүү холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа. За ингээд урилгыг маань хүлээн авч ирсэнд баярлалаа. Маш гоё одоо хүмүүст айгүй гоё боломж олгож байгаа юм байна. Баярлалаа. За баярлалаа.